Сайн байцгаана уу? Та бүхэндээ Японоос мэдчилж байна. Ингээд өнөөдөр Монголд маань цагаан сар болж байгаа. Шинийн нэгний өдөр. Тэгээд бид нар ч гэсэн Японд ингээд удаан амьдарч байгаа ч гэсэн одоо өөрсдийнхөө ёс заншлаар цагаан сарынхаа баярыг тэмдэглэж байна. За ингээд миний гэр бүлийн хүн болох Төгсөтөр. Тэгээд тэгээ манайд өнөөдөр зочноор бид бүгдийн найз Шихо-сан маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд өнөөдөр одоо хэдий Монголд маань шинийн нэгэн болоод бүгдээрээ цагаан сараа тэмдэглээд явж байгаа ч гэсэн одоо энд би нэг багахан мэдээллийг бас хүргэе гэж бодсон. Энэ мэдээлэл маань бол Японы цагаан сар хэдийгээр болдог вэ? Ямар онцлогтой болдог вэ? Манай монголчуудын цагаан сартай юугаараа адилхан байдаг вэ гэдэг ч юм уу нэг жоохон мэдээллийг танин мэдхэн байдлаар та бүхэндээ хүргэе гэж бодсон юм аа. За ингээд тэр талаараа Шихо-сангаас асууя гэж бодож байна. За Японы цагаан сар хэдийгээр болдог вэ? Тэгээд ямар онцлогтой болдог вэ? Цагаан сараараа та нар маань одоо юу хийдэг бэ? Тэр талаараа жоохон танилцуулж өгөөч. Японд цагаан сар нэг сарын нэг тэмдэглэдэг. Ер нь гэр бүлээр тэгээд залуучууд бол найзуудаа нэрээд гадаа явна. Тэгээд он сарыг тогтоо үндэсний шашин сүмд очоод тэгээд одоо залбирдаг байх нь тийм ээ. Тийм байна. Зөв. Тэгээд цагаан сараараа одоо хоолны төрлийн хувьд одоо ямар зүйлийг онцгойлон идэх ёстой байдаг вэ? Одоо тэр зүйлийг заавал цагаан сараараа хийж идэх ёстой ч гэдэг юм уу? Тийм зүйл байдаг. Онцгойлон иддэг. Хоолны. Манай моци гэдэг үндэсний хоол байгаа. Цагаан ботаны боо. Тэр бол яг цагаан сарын цагийн идэ танай шиг бидний зөв. За. Тэгээд ер нь цагаан сар одоо бид нартай адилхан цагаан сар. Гэхдээ та нар маань ошоо газар гэж хэлдэг. Энэгээр одоо бид нар жишээлбэл аав ээж дээрээ одоо өндөр настай аав ээж дээрээ ах эх нар дээрээ очиж ингээд золгодог. Амар минь байна уу гэж золгодог. Тийм байдлаар бүгдээрээ ер нь очдог гэсэн ойлголттой яг аав ээжиндээ ч юм ах ээжиндээ ч юм уу. Ер нь хол байгаа хүмүүс бол гэр рүүгээ явна. Амралтаа. Өөрийнхөө хүн бол яг хамаатан цуглах тийм юм бол байна. Адилхан байна шүү. Тэгэхээр ойролцоо адилхан ер нь адилхан бүгдээрээ Азийн орны хүмүүс учраас маш олон талаараа бид нартай адилхан байна. Тэгээд баярлалаа. Сайхан мэдээлэл өгсөн. Манайд хүрэлцэн ирснээр нь далимдуулаад бид нар багахан мэдээллийг та нартай хүргэхээр бэлтгэсэн байна. За тэгээд Монгол хүмүүмийн сар шиндээ сайхан шинжлээрээ гэж манай гэр бүлээс сар шинийн бичлэгээ дэвшилж байна. Уруулагч хэмээх шорон хажилтээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан юу сансан зорьсон хүнчин сэтгэлчлэн бүтэж бүгдээрээ сайхан эрүүл энх байцгаагаарай гэж хүсээ ерөөё. За тэгээ бүгдээрээ сайхан шинэлээрээ баярлалаа. Баярлалаа. Окей.